ганцаардах ч юм уу те нэг тиймэрхүү үед бас ингээд гардаг. Тэгэнгუთ ингээд найз нөхөд тэрийг тайлж чадахгүй тийм ганцаардлууд бас байдаг те. Тий. Одоо нэг тийм тэрвэрт байх ч юм уу те. Нэг тийм халамжинд байх ч юм уу. Нэг тийм ганцаардлаас ерхий бас байд юм шиг. Тэгээ тэрийг ингээд нэг 10 20 эргэжтэйчүүд нөхөхөө ямарч боломжгүй те. Тэгээ тэр ганцаардлаас аягүй жоохон хэцүү цаг үе эрэхтэй хүнд өгдөг юм шиг. Сайн байцгаана уу? Дэлхийн өнцөг болон бүрц байгаа монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргээд Учрал Talk эдэн подкаст та бүхэнд шинэ дугаараа хүргэх гэж байна. Тэгээд энэ удаагийн зочин бол ерөнхийдөө монгол залуучуудын дунд бас хайртай хүмүүсийнх нэг тийм тэнэ тэнүүн хүрэлцэн ирсэн байна. За хай. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Подкастт урьж оролцуулж байгаа учраас баярлалаа. Тэгээд нийт бас подкастыг сонсож байгаа хүмүүстэй минь төргийе. За сайхан зусж гин үү гэж мэдлдэг тий. Сайхан. Тэгээд юмаа игээл тийм урд хамаа игээд энэ жил бас зарим ажлууд аягүй эрт эхэлсэн болохоор ажлуудаа игээл гэж та. Ер нь хэр юм Монгол ёсрох вэ? Ер нь яг хоо сүүлийн үед аюу сайн мэдэх хэрэгтэй юм байна. Нэг одоо өв заалгамжлаад гэх юм авч яваад дараа нь өөрийнхөө хүүхдүүдтэй ч юм уу өвлүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг аюу сайн ойлгоод тэгээ суралцаал явж байгаа да. Ер нь жоо холдсон байсан. Бас холж байсан. Дандаа л хотод байсан болохоор тий тэгээд ер нь сурч мэдэх хэрэгтэй юм байна гэж аюу сайн ойлгоод сурахыг ирмэлзээл явж байгаа. Окей. Тэнэг бол бүгд хүмүүс бол маш олон зүйл хийдэг нь бол мэдж байгаа. Тэгэхээр яг одоо яг хідэн за Кедалтын креатив арт директор хөө. Тий, креатив директор. За Кедалт бол ойлгомжтой. Бараг 11 12 жил болчихоо. Тий, одоо яг 10 дахь жил нь болж байна. 10 дахь жил нь болж байна тий. Окей. За энэс ойлгомжтой. Өөр ямар прожектууд дээр ажиллана. За NBA Talk-ийн хөтлөгч гэдгийг нь бол мэднэ тий. Сая өнгөрсөн 7 хоногт энэ 7 хоногт юм байна да. NBA Talk-ийн 40 дахь дугаар 19 дахь хөлрөлт болсон. Тэгээд NBA Talk-таа суугаад 7 8 дахь хөлрөл нь болсон байлээ. Гэс явсан байна тэгээд. Тэгээ NBA Talk-таа байгаа. Тэгээд SJX гээд багт сүүлийн одоо ингээд 5 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд тэнд бол бас манайч бас дотор аягүй олон бүтцээс хамаараа аягүй олон хүмүүс ажилладаг. Тэгээд тэнд дундаас одоо сошиал медиа тэгээ багийн арын албанд одоо менежер хийгээд 4 жил одоо ингээд 5 дахь жилдээ болж байна. Тэгээл өөрийнхөө фрилансер ажлуудыг бас хажуугаар нь амжуулж хийгээд ингээ харуулт 4-5 ажил ер нь тогтмол амжуулаад явж байна. Сайн фрилансер гэдэг шиг яг өөрсдийн ажлаа хийгээд гэхээр би бас 19 оноос хойш яг өөрсгч нь болол ер нь явж байгаа. Тэгэхээр төстэй. Тэгээ хоёулагийн эхний сэдвийг би бол яг нөгөө хүнд хэрэгтэй байх эсвэл хэрэггүй болох мэдрэмж гэдэг талаар зүгээр ярилцъя гэж бодохгүй тий. Олон хүмүүстэй жишээ нь чи бол харилцдаг би ч бас энэ хугацаанд олон хүмүүстэй харилцаж байна. Хүнээс ажил санал болгох, эсвэл ажлын санал авах гэл олон зүйл байдаг тий. Тэгэхээр хүн хүндээ хэрэгцээтэй байдал гэдэг талаар л өөрөөс чинь бас асууж ярилцах гэдэг юм л да. Нэг бодлын хүнд хэрэгцээтэй байна гэд бүхэн туслаад яваад ах юм уу гэдэг нэг асуудал байдаг. Эсвэл байгаа өөрийн хэмжүүрээ доошлуулж хүн туслах юм уу гэдэг нэг асуудал байдаг. Нөгөө талаар хариу нэх гэдэг зүйл байдаг. Эсвэл бүр хүнд хэрэггүй болох мэдрэмж гэдэг талаар хоёул ярилцъя гэж бодохгүй тий. Яа миний бас жоох айдаг юмнуудын нэг л гэж боддог. Яг өөрийнхөө яг ажил ч юм уу карьерийнхаа төвшөнд ингээ бодохоор айгүй олон асуулт бас гарч ирээд байна да. Тэрний нэг нь болохоор яг өөрөөсөө асуунгууд одоо олон талтай ажлууд хийгээд байгаа ч гэсэндээ чи яг алийг нь яг чаддаг гэж хэлэх вэ? Би яг энийг хийж чаддсан штэ гэж энэ ажлуудаас яг алийг нь чи өөртөө ч юм уу хүнд ч юм уу бардам хэлж чадах вэ гэдэг нэг асуулт байдаг. Тэрэндээ заримдаа хариулж чаддаг, заримдаа хариулж чаддаггүй. Тийм үеуд байдаг. Тэгээд яг энэ чадахгүй үедээ одоо саяны асуулт гарч ирдэг гэх юм уу? Магадгүй цаг хугацаа яваад ирэнгууд миний хийж
байгаа ч юм уу энэ ажлуудыг дараагийн хүмүүс байна хийдэг болоод ч юм уу те мэдээж хийж л байгаа. Илүү сайн хийдэг болоод тэр хүмүүсийн хэрэгцээ нь илүү гараад эхлэхээр тэр үед би яах вэ ч юм уу. Тэр үед яг ингээд нэг тийм байраа тавьж өгдөггүй нэг ах нар байдаг та те. Ингээд зууралдаал байдаг ч юм уу те. Тийм бас хүн байхыг хүсэхгүй ч юм уу те. Дараагийн чадж байгаа хүн гарч ирвэл тэр хүнээрээ илгүүл илүү гоё болж штэ гэдэг. Тэр үед яг тэр хэрэгцээгүй болох одоо хүнд одоо бодогдохоо байлах ч юм уу тий. Тиймэрхүү үе яах вэ гэдэг нэг тийм жоохон бодлоодос орж ирдэг хаяа. Тэр нь жоохон сонирч юм шиг амарч юм шиг ер нь тийм мэдрэмж өгдөг. Тэгээд яг хуу эндээс улбаалал одоо даав ээж ч юм уу тий. Одоо улсад хэрэгцээтэй олон жил ажилласан ингэж байж байгаа. Тэгээд тэтгэврт гарснаас хойш яг энэ манай улс ч өөрөө тэтгэврт гарсан хүмүүст одоо ажиллах байр ч юм уу тий. Энэ хүмүүсийг одоо нийгмээс чи өгшин болчлоо гэдэг сэтгхүүг ингээд нэг автоматар жоохон суулгачдаг юм шиг. Тэгээ тэр нь өөрөө ингээд хинт ч хэрэгцээгүй юм шиг нэг тийм мэдрэмж бас хүмүүст өгөөд идэм болов. Уг нь бол эн чин дуртай маяг гэж юм ингээл өөр ажлын байрууд олдоод ч юм уу тий. Ингээд ах юм бол хүнд нэг тийм хүмэдрэмж төрөхгүй л болоо гэж боддیں۔ Тэгээд нийгэм ч юм уу юун чи мэдгүй ингээд хүмүүсийг өөртөө бас хөгшин болгочдаг л санагдаад шүү дээ надад тий. Yep. Нөгөө нэг юм одоо чинь хэрэгцээ гэж битээр ярьж тэнгүүд хүн болгонд нэг өөрсдийн карьер нэг юм зам байгаа шүү дээ. Тэнгүүд яг хөө зарим хүмүүс өөрсдийнхөө насаар ангилаад за миний яг оргил үе одоо юм шиг байна гэдэг ч юм. Тэ? Эсвэл арай болоогүй, эсвэл өнгөрчлөө. Янз янзын мэдрэмжийг авдаг. Чиний хувьд. За ямар ч хэлсэн оргил үеэ бол нэг юм 27-8 гэж айгүйх боддог байсан. Тийм ер нь л хийж байгаа одоо ажлынхаа хувьд ч тэр за энержигийн хувьд ч тэр тэ өөртөө байгаа энержигийн хувьд ч тэр. Гэхдээ ер нь сүүлд бодоод ахад 20 хэдэн нас бас айгүй жоохон байсан юм байна. Харин тий. Одоо ингээд одоо би чинь 35 настай болж байна. Тэгээд буцаад эргээд 20 эдтэйгээ ингээд бодонгууд айгүй жоохон юм шиг санагдаад идэг болсон байлээ. Тэгээд энэ жилийн 1 сараас эхлээд ер нь шинэ он гараад нэг хүмүүс чинь өөртөө нэг планыг гаргадаг шүү дээ. Тэгээд энэ жил ер нь би бас өөртөө жоохон том зорилго тавья гэж бодоод тэгээд тэр нь одоо өөрийнхөө би физиологийн хувьд ч юм уу өмнө нь одоо байж үзэж байгаагүй ч юм уу тиймэрхүү би физиологийн формтой болъё гэдэг өөртөө ямарчсан тийм зорилго тавьсан. Тэгээд тэрнээсээ авж байгаа мэдрэмж нь өөрөө одоо яг ингээд тэр нөгөө яриад байдаг prime time ч юм уу тий өөрөө яг оргил үе одоо яг ингээд build up баг хийж байгаа юм байна шүү дээ. За maybe яг одоо ингээд яг энэ mindset дээр ч юм уу яг энэ бодлороо ингээд хийж чадах юм бол яг 40 дэд ч юм уу тий. За магадгүй 38, 39 ч юм уу. Энэ үед яг өөрийнхөө одоо яг гоё оргил формыг ер нь олж болох юм байна. Ер нь тэндээ хүрэх юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд ер нь гадны энэ Холливуудын одод ч юм уу тэгэл яг анхныхаа том дүрийг авч байгаа жүжигчид ч юм уу энэ хүмүүсийг харахаар тэгэл ялтчгүй одоо 40 хүрч явах үедээ л тэр дүрүүдийг авдаг. Би физла гадна харагдах байдал за тэг ярьж байгаа зүйл тэгэл одоо mindset энэ бүх юм яг тэр үед бас илүү гоё докторчд юм болов гэж би ер нь бодсоч ялангуяа эрэгтэй хүн дээр юм. Тийм тий. Броги ярьж байгааг сонсож бас нэг зүйлгийн санаанд орчихлоо. Би бас ингээл 36 гээл ингээл одоо 37 хүрч шүү дээ. Тэгэнгүүт яг саяны хэлдэг шиг яг насаа бодонгуудаа өөрөөсөө 1-2 ах хүнийг ч юм уу. За хүмүүс 40 хүрэхээр алдартай хүмүүс, эрэгтэй хүмүүс ямар болт юм байна. Гэл тэрийг амирх гуглдэж эсвэл YouTube бидэр үзэл бодол санааг нь сонсоод би организмыг хардаг байхгүй. Энэ үе дээр энэ хүн ямар карьер бүтээсэн байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсийг өөрөө эргцүүлчихээр хардаг бай. Сая сонсгороос хардаг шүү дээ. Ер нь бол тэгэл нөгөө тэр хүмүүсээс ер нь суралцъя гэж боддог. Тий. Би яаж авч яваад байгаа. За яаж хооллоод байгаа тий. Ямар дасгал сургуульд хийгээд байгаа. Тэгэл ер нь одоо тэр хийж байгаа ажлаа шамаад жүжигчин байвал тий тухайн кинонд яаж тоглолтын ч юм уу тэгэл тэрний промошнд яаж оролцдیں۔ Яаж хэрхэн зөв ярьдیں ч юм уу тий.
Тэгээ яг хувь хүн нь ер нь амархан хүн байд юм болж юм уу. Тэгэл ер нь орж байгаа нэвтрүүлэг, ярилцлага тэгэл тэр юмнуудыг ер нь айгуу сайн сонсдог. Тэгэл дагаж кинонуудыг үздэг ч юм уу. Тэгэл ер нь тэндээс ер нь өөртөө нэг юм наагаад авчаансан гэж бодоод ер нь үзээд идэв шүү дээ. Тэгэл ер нь хэрэг болдог үед байдаг баха. Окей, одоо үргэлжлүүлээд гингүүт нэг юм амбиц гэдэг хүмүүс айгүй их ярьдаг те. Тэгмүүд яг бусадтай харьцуулахаар амбиц гэдэг нь юу ингээд харах гэхээр бас янз янз. Тэгээ яг чи бит хоёр танил. Гэхдээ хоорондоо яг ингэж ярьж суужсэн үе гэж байхгүй шүү дээ. Хоорондоо дундын танил гэхдээ нэг үеийн л залуучууд. Тэгээ зүгээр яг өнгөцгөө анзаарахаар брог илүү юм хамбл хүн гэж би хардаг байхгүй. Даруухан нэг олонний өмнөөс хичнээн ийм ажил хийдэг ч гэсэн олонний өмнөөс нэг тийм олон харагдаад байхыг хүсдэггүй төрлийн хүн гэж би зүгээр боддог байхгүй. Тэгэхээр чи энэ тал дээр өөрөө бас ямар бодолтой байдаг вэ? Нэмээд энэ дээр асуухад чи өөрийнхөө хамгийн бест хөвлбраараа явж ийн гэж боддог. За яг амбиц гэдэг юм бол яг нэг урагшаа алхахад бас ер нь нэлээд хэрэгтэй зүйл гэж би ер нь боддог. Тэгээ хүн ер нь амбицтай байх. Тэгээ тэрийг нөө илэрхийлж байгаа илэрхийлэмжүүд нь хүнийх янз янз байдаг л та. Тэгээд яг олонний нүдэн дээр хой би ингэж ин тэгж ин гэдэг хүмүүс ч байдаг. Одоо ийм хийж ин тэгж ин ингэж ин гэдэг хүмүүс ч байдаг. Тэгээд ер нь аль алийн нэг тийм үүсгий гэж боддгоо. Тэгээд тэр хүн өөрийнхөө өөртөө таарсан хэлбэрээр ч юм уу эсвэл өөртөө таалагдж байгаа хэлбэрээр тэрийг гаргаж байгаа бол гэж боддог. Тэгээд миний хувьд ч гэсэндээ өөрөө ер нь бол амбицтай, амбиц өндөртэй. Гэхдээ тэрийг нэг яг ил гаргаад байдаг бол дотроо хин нэгэнд одоо түгээхгүйгээр ч юм уу те. Ер нь дотроо төлөвлөөл ер нь би заавал том юм хийн ч юм уу те. Би энэ ажлаа бодож байгаа ажлаа заавал хийж бүтээн ч юм уу. Яг тэр амбиц бол ер нь амар их байдаг. Тэгээ тэрэндээ хүрэхгүй үедээ ч гэсэндээ ер нь өөрийгөө нэлээд зэмлдэг ч юм уу те. Ер нь муу байна, өвшөөс ажих хэрэгтэй байна гэдэг тэр зэмлэлээ өөртөө ч ер нь жоо хатуу өгдөг байх. Тэг яг зөвөр гадуур нэг явдаггүй ч юм уу тиймэрхүү зүйл дээр яг өөрийнхөө тэр нэг явдаг маршрутаар л айгүйх явдаг. Тэг би ер нь бол яг нэг газар ороод нэг газрын хоол надад таалагдчих юм бол тэр газараа л ордог, тэр газрынхаа хоолыг л иддэг ч юм уу те. Тэгээд одоо ажилдаа зөвхөн нэг замаар л явдаг ч юм уу. Тэгээ яг тэр замаараа л буцдаг. Өөр зам ер нь их ашиглаж ер нь явдаггүй. Тэгэхээр яг тэр замдаа байдаг хүмүүстэйгээ бол айгүй их тааралддаг. Тэгээ яг өөр бусдаар бол нэг яг шинэ газар тентний шинэ газар тийш орё ч юм уу энд очие тэнд очие гэдэг зүйл бол ер нь жоохон байдаггүй талтай. Окей. Сая ингэж би өөр дээрээ бодоод үзэх гэсэн гिचнээ бас нэг юм сошиал ажил янз бүрийн зүйлс хийдэг ч гэсэн зарим зүйлээс цаад хүн тийм шиг хоошоо суух гэдэг байхгүй. За би ч өөрийгөө голно гэдэг юм уу? Би ч биштэй гэдэг шиг. Тэнгүүд зарим зүйл дээр би энд ийм хийх хүн мөн үү гэж бодох зүйл бас байдаг. Яг энэ одоо сошиал ажил олон энэ дагагч нарын өмнө эсвэл инфлюенсерүүдийн хийдэг шиг зүйлийг хийх гэдэг ч юм уу. Тэнгүүд нөгөө нэг юм энэ бодол юу гэдэг би ингэж суух юм биш би энэс илүү хийх ёстой хүндээ гэдэг юм хүлээлт яагаад ч цаанаасаа хүнд байгаад идэг зүйл надаас мэдрэгдэг байхгүй. Одоо жишээ нь би нэг юм хоол нэрийг хийгдэгтэй ч юм уу. Заримдаа янз янз юм хийн ш. Тэнгүүд яг тэрийг хийж явахдаа тэндээс зарим хүн аз жаргал авдаг бол би жишээ нь аз жаргал авахгүй байх чинь би гэхдээ яагаад энийг хийгээд байгаа юм бол за яг энэ цаг зүрийн асуудал би энэс илүү байх ёстой хүндээ гэдэг ч юм уу нэг юм хүлээлт өөрт үүсээд идэг. Прод энэ мэдэрч өгдөг үү? Ба. Ер нь яг сүүлийн үед ер нь айгуу тэгдэг болсон мөлий. Би яг ийм хийх хүн биш ээ. Гэм одоо надад ажлын санал ирээд те. Тэгээ тэр надад хийлгэж байгаа ажил нь магадгүй одоо юу гэдэг. Одоо надад тохироогүй рийл ч юм уу те одоо ажлын саналууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм дээр одоо ер нь шулуух хийлждэг л болсон мөлий. Миний type биш ээ ч юм уу тий. Гэхдээ хийж үзсэн биш байгаад идэх тий. Ер нь бол зарим нь хийж ч үзээгүй. Тий зүгээр л минийх биш. Учраас хиймээргүй санагддаг ч юм уу. Тийм болохоор яг би бол ингэж хиймээргүй байна. Хэрвээ та зөвхөн ингэж л хийлгий гэж хүсэж байгаа бол хэдүүлээ энэ одоо да ажиллаад яах юм бэ ч юм уу. Тэгээ та яг энэ чиглэлээр хийдэг хүнтэй хийж бол зүгээр юм байна ч юм уу. Одоо яг өөрийнхөө нэг type ч юм уу, өөрийнхөө identity тийм юм аа бас нэг юм гадралдаг болоод байгаа гэх юм уу. Тэгээд нэг иймэрхүү юм хийчвэл надад ч таалагдах юм байна, өөрт чивтэй юм байна. Тэг өөрийгөө илэрхийлэхэд ч гэсэндээ энэ нь зөв юм байна гэдгээ бас нэг жоохон гадралдаг болсон болохоор одоо
хүмүүстэй хамтарч ажиллахдаа хүмүүс ч бас айгүй амар болсон мөлий. Яг өөрийн чинь тэр одоо илэрхийлэмжээр л бид нар энэ бүтээгдэхүүнээ ч юм уу энэ ажлыг одоо хамтарч ажилламаар байна, сурталчлуулмаар байна гэдэг болсон учраас одоо миний саналыг айгүй сонсдог болсон гэх юм уу. Тий. Сүүлийн 1-2 жил компани маркетингууд тийм болчлоо гэж би зүгээр анзаараад байна. Энэ тэгэхээр нөгөө нэг хүний нөөц хүмүүсийн насан арай өөрчлөлтөө солигдоод байна уу гэж бодсон. Тийм баг. Тэр нь ч гэсэндээ одоо энэ креатив байдал ч гэсэндээ хүмүүс бас илүү гоё болж байгаа болоо гэж бодоод байгаа би. Тэгэхээр ер нь нөгөө дургу юм ер нь би ер нь жоохон дургу юмдаа ер нь бараг хөдлөхгүй дээ. Тэгэл ер нь л үгүй гэж суучдаг байна. Тэгэхээр яг өөртөө таарсан өөрөө хийж чадна гэдэг нөгөө ихтгэлтэй байгаа тэр зүйл дээрээ л ер нь байдаг гэх юм. Мөнгө гэдэг зүйл талаар аз жаргалын хэсэг мөн үү гэвэл магадгүй мөн л гэж хариулах бах те. Процентлах юм бол. Яг мөнгө бол хэрэгсэл гэж боддیں۔ Тийм. Тэгээд хэрэгсэл учраас тодорхой хэмжээнд аз жаргалтай байх хэрэгцээг хангаж чадна. Гэхдээ яг мөнгөний араас яг явж исэн үү ч юм уу мөнгө нь илүү чухал байсан уу гэвэл нэг тийм нөхцөл байдал барагтаа байхгүй дээ. Ер нь тухайн ажил гоё болох. За тэгээд нөө үр дүн гэхээсээ илүү тэр нөө ажлыг хийж авах процессээс илүү их таашаал авдаг учраас тэгээд ер нь өөрөө дарга хийхээсээ илүү цэргээ хийгээл бүх юмд нь өөрөө оролцох гараараа ер нь хийх ч юм уу нэг тиймэрхүү юмдаа илүү дуртай болохоор бүх юмд нь оролцоод явж байгаа тэр үр дүн процесстэй л илүү дуртай байдаг. Тэгээд яг мөнгө бол яг тэгэл тодорхой хэмжээнд байх хэвээр өөрийгөө үнэлэх хэвээр. Тийм тэр үнэлэмжэндээ таарсан юм байх юм бол тэгэл ямар ажил байх нь тэрэндээ л илүү анхаарлаа хандуулдаг. Мөнгнөөс шууд холбоод материалын байдал, хэрэгсэл худалдаж авах, тэндээс кайф авах гэдэг зүйлийн талаар асуух гэдэг. Тэнгүүд энэ дээр асуухаар бро өөрөө болвол одоо фэшн чиглэл рүү тодорхой хэмжээнд байгаа гэдалт гэдэг бол хүмүүст нэлээд танигдсан залуучтай. Тэгэхээр чиний хувьд эд материал эндээс авах кайфын талаар амар чухал гэж боддог. Ялангуяа өөрөө юм хийж бүтээж байгаа учраас гэх юм уу. Оргоо хоосноос бодоод магадгүй цамцыг ч юм уу хийж байгаа. Энийг худалдаж аавна гэдэг нь миний хувьд л аяга олон зүйл болчихж байгаа юм л да. Энийг яаж бодсон юм? Яаж дизайныг гаргасан юм? Яаж ойсон? Хин хийсэн? Юу илэрхийлж байгаа гэдэг ч юм уу. Энэ зүйлүүд нь ер нь аяга чухал болчдөг бол тэр юмыг гоё юмыг худалдаж авах тэр таашаал нь илүү гоё болчдөг. Энийний дизайн нь ямар гоё юм? Яаж ингэж гоё бодож хийсэн бол ийм гоё байгаа юм чи үнэн нь ийм байлгүй яах вэ? Тэ. Тэрийг бас үнэлж штэ. Зөвхөн өөнийг цамц ч юм өөнийг тим юм аавна гэхээсээ илүү амар гоё бодож хийсэн юм байна. Өнгөний зохицолгоо амар гоё юм байна. Эннийхээ маркетингийг бас амар гоё хийсэн. Тэр нь надад таалагдсан юм байна ч юм уу те. Тэгэнгүүт ялч технологийн одоо хэрэгслүүд надад бүр гоё таалагддаг. Тэрийг хийж байгаа байдал ч юм уу те улам хялбар болж байгаа. Simple гэхдээ одоо үйлдэл нь улам сайжирч байгаа ч юм уу. Тэгээд ялангуяа сүүлийн үе одоо гарч байгаа камер ч юм уу те. Видео камер, зургийн аппарат ч юм уу. Энэ зүйлүүд илүү ер нь айгүй гоё болцсон учраас боломжоор ер нь өөрийнхөө хэрэгцээнд харуулад ер нь шинэ вершнуудыг худалдаж авах ер нь дуртай. Тэгэл одоо сүүлд одоо мотоцикл илүү сонирхдаг болдог ч юм уу те. Тэгэл тэрийг дагаад одоо шинэ юмд дуртай болчихж байна л да. Одоо мотоноос ахуулаад ямар төрлийн мотонууд байдیں۔ Одоо мотор нь ямар байдیں۔ Ямар брэндүүд байдیں۔ Тэгээ тэрнийг даах хэрэгслүүд нь ингээл шинэ юм авах эсвэл авахаас өмнө ч юм авцсны дараа sorry ингээл нөгөө нэг тэрийг ингээл жишээ би бол ингээл сэрчлээ энэ цаашаа ингэт юм байна те гихчээ броос тим юм байна. Ер нь нөгөө шинэ юм сурах аюу дуртай. Тэгээд тэр шинэ юмаа сурахтаа ер нь яг номын дагуу гэдэг юм уу тухайн шинэ юмд таарсан хэрэгслүүдийн заавал хэрэглэх одоо дуртай юм. Одоо шинэ хөл бөмбөг тоглолоо сонирхлоо гэвэл заавал одоо шипи ч юм уу те ховц сунаар тэр юм хөдөлж авах хэрэгтэй болдог ч юм уу. За газрын теннис тоглолоо гэд ракет ч юм уу те тэгэл ингээл сноуборд уныг гэвэл яг өөрийнхөө одоо борттой бүх хэрэгсэлтэй түрээс биш те. Тиймэрхүү байдлаар ер нь ханддаг юмдаа тэгэж ханддаг.
Тэгэхээр ер нь жоохон зардлага өндөртэй л тийм тагч байгаа. Тэгээ тэрний тулд ажиллах хэрэгтэй. Аха. Монголын оюутны сагсан өмгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, рeel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Үүрэг хариуцлага гэдэг зүйлийн талаар. Үүрэг хариуцлага гэхээр одоо зөвхөн бид гэж байдаг шүү дээ. Одоо жишээ нь би ч гэсэн өөрийгөө шагнах аягүй дуртай байхгүй. Цалин авч ийн мөнгө авч байгаа бол би заавал нэг гайг хөдөлгөөр ордог ч юм уу. Нэг брэнд хардаг ч юм уу. Тэндээсээ кайф авах тохиолдол байдаг. Тэнгүүд үүрэг хариуцлага гэдэг зүйл цаанаасаа автоматар бас нэхэгдээд нэ гэж би боддог. Гэр орноос ч юм уу. Эсвэл би өөрөө цаанаас нэхэд одоо би ганцаараа биш. Би олуулаа болох болжээ гэдэг ч юм уу. Тэ. Тэнгүүд би өөрийг хариуцлага үүрэхээр миний энэ сэтгэл ханамж алга болох уу, яах уу, ийх үү гэдэг айдас гарч ирдэг. Сүүлийн бүр их гарч ирдэг боллоо тэ. Чиний хувьд. Тэг яг би одоо л ганц үе байгаа. Тэг гэр бүл ч юм уу, хүүхэдтэй ч юм уу тийм биш болохоор над одоондоо л тийм юм байхгүй. Тэг. Яг уу нэг давуу тал ч юм уу хэрэгцээ гайг ер нь ирээдүйд хэрэгцээтэй зүйл нэг гэх юм уу. Одоо нөө өөртөө юмаа зарцуулаад ер нь за нэг иймэрхүү байд юм байна ч юм уу те. Тэр одоо сэтгэл ханамж таашаалыг ерөөхдөө аваад та ханж байгаа гэх юм уу те. За одоо өөртөө магадгүй мотоцикл авлаа ч юм уу, өөртөө магадгүй машин авлаа ч юм уу. Өөртөө магадгүй ингээл компьютер авлаа ч юм уу те. Өөрт хэрэгцээтэй байсан юмнуудаа ч юм уу ингээд аваад ийм мэдрэмж авлаа гоё юм байна штэ гэдэг мэдрэмжүүдээ авчгаар илүү одоо тайван ч юм уу. Тэр мэдрэмж идэгтэй түрүү мэдэрсэн учраас те. Энээс том юм авсан ч гэсэндээ за нэг энэ анзааны сэтгэл ханамжийг мэдрээд тэр нэг энэ хугацаанд үргэлжлээд ч юм уу те. Одоо хүн ингээ шинэ машин авчвал тэрийгээ 5 6 жил би шинэ машин авчлаа гэл ингээд идэггүй л те. Тухайн нэг юм хоромд ч юм уу те нэг хэдэн хоног ч юм уу ингээ үргэлжлээд өнгөрдөг учраас тэр мэдрэмжийг ерөөхдөө мэдэрсэн учраас магадгүй одоо гэр бүлтэй болох ч юм уу те. Ирээдүйд гэр бүлтэй болохоор одоо тэр нөө үүрэг хариуцлага илүү сайн хүлээх те. Илүү ухамсарлах тэр тал дээр илүү сайжирч ээж магадгүй байх гэж бодож байна. Би өөр дөрөө ч гэсэн заримдаа эргцүүлж бодно. Эсвэл одоо нөгөө чи бидний мэддэг NBA-гийн алдартай супер хүртэл нэг тиймэрхүү үзэл бодолтой болсон байх чинь бид рүү KD гэдэг ч юм уу те. Тэнгүүд өөрийнхөө эргэн тойрны найзуудыг харахаар бас тийм бодолтой болоод хувьсж байгаа хүмүүс айгүй их байгаа байхгүй. Ганц би найзууд бас их байдаг. Тэнгүүд би ингээд хөдөлмөрлж би кайф авч би нэг хийж байгаа хэрнээ заавал өөр хүнтэй ер нь нэрээ хуваах ямар хэрэг байдаг гэдэг ч юм. Тэ зарим талаараа шудраг би санагддаг ч гэдэг ч юм уу. Иймэрхүү юмнуудс байдаг. Тэгвэл би бас бодохоор заримдаа юу гэжтэй гэж бодож байгаа хэрнээ бас нэрээ тийм ч юм уу гэж бодох шиг. Тэ миний орон зай, миний олж байгаа зүйлийг ягаад өөр хүмүүс хуваах ёстой гэж боддог юм адгуу бодол орж ирэх тохиолдол байна. Яг адгуу гэхээсээ илүү одоо чинь Америкийн ч юм уу соёл маялыг харахаар ер нь жоохон тийм шүү дээ. Одоо шинэ Shaquille O'Neal-ийн ярэмэрэг харангууд те. Би бол саятан хүүхд рүүгээ чи бол биш. Энэ миний мөнгө, чиний мөнгө биш гэдэг хандлагатай ч юм уу те. Тэгэхээр яг манай culture өөрөө Азийн одоо соёл гэх юм уу те. Илүү гэр бүлсэг, илүү одоо нөө хуваах те. Ийм хандлагатай байдаг учраас бид эдийн онцлог гэж боддог. Нөгөө талаараа тэнд ч гэсэндээ хүмүүс хэдий миний орон зай, миний мөнгө гэж байгаа ч гэсэндээ тэр гэр бүлийн нэг юм гоё Аазуудын шиг нэг юм гоё дотно гэр бүлээрээ ордог ч юм уу те. Тэд ч одоо 18 хүрээл гараа явчихдаг гэрээсээ. Тэгэл өөрийнхөө амьдралыг зохиогоол. Тэгэл нэг аав ээж тэгээ нэг юм найзууд юм шиг те. Зарим за юу юм уу гэдэг ч юм. Тиймэрхүү болчдаг юм шиг. Бид хэд бол арай өөр байдаг. Хамаатан саднараа ойр байдаг ч юм уу те. Найз нөхд нүртэл гэр орноор нь орж гардаг. Эцэгтэйгээ байнга ойр байдаг ч юм уу те. Тэгэл ер нь тэнд байгаа хамгийн хэрэгтэй зүйлийг энд байгаа хамгийн хэрэгтэй зүйлтэй
холиол. Гэхдээ бид нэр өөрсдийн ондоошил ч юм уу энэ олон жил ингээ авч явж байгаа энэ зүйлээ алдагдуулахгүйгээр гэхдээ сайжруулж ч юм уу. Аль тэр балансыг бариад явуул зүгээр юм санагддээ шүү дээ надаа. Тэгээд яг гэр бүлийн хувьд тэр хариуцлагын хувьд ярих юм бол ер нь зүгээр хүний хамгийн дээд мэдрэмж ч юм уу жаргал ч юм уу одоо би бол жишээ нь ямар ч амжилтанд жишээ нь хүрлээ гэж бодъё л да. Тийм магадгүй одоо өөрийнхөө төсөөллөөр ярих юм бол одоо хөгжмийн талаар ярих юм бол одоо Grammy ч юм уу тий. Одоо кино одоо ярих юм бол Оскар ч юм уу тий. Тэр шагналыг авах мэдрэмж бас нэг тухайн моментод болоод өнгөрөх юм санагдаад. Баян Оскарынхаа шагналыг барайл хараад ч юм уу тий өдөр өглөө болгоо хараад ингэдэг бол болохгүй бах. Нэг sparkly гэл. Тий нэг sparkly хэлээд за тэр нэр хүндийг эзэмшлээ тий Оскарын шагналтай номны гэдэг имийг авлаа тэгээд what тэгээд юу вэ? Дараа нь яах вэ? Тий. Тэгэхээр хамгийн тийм том оргил мэдрэмж бол угаасаа гэр бүл хүүхэдтэй болох, өөрийн хүүхэдтэй болох. Тэрийг ер нь гүйцэх яг тийм мэдрэмж байхгүй байх гэж боддог. Тэгэхээр миний хувьд л илүү тэр гэр бүлийн илүү чухал учраас яг цаг нь болохоор тэгэл гэр бүл тэр хүүхэдтэй хамгийн маа зарцууллаа. Хариуцлага хүлээх хэрэгтэй. Одоо тэр хүний төлөөлөл амьдрна гэсэн үг шүү дээ. Тэр сонголтыг хийнэ л гэсэн үг. 32 33-аас хоошоо гэл тэнгүүд өсөө өсөг. Гэхдээ хүн болгон л дотроо нэг зүйлийг би ранклтгүй гэсэн хэрнээ нэг процентлол хайртай хүмүүсээ гэдэг ч юм. Найз нөхөд гэр бүл гэл тэнгүүд 33-аас хойш одоо 35 хүрж яхад чиний оюун бодолд найз гэдэг зүйлийн дотор чи эзлэх байр суурь ямар болсон бэ гэдгийг зүгээр ингээд шууд асуувал чиний толгойд юу орж ирэх вэ? Яас гоё л асуулт юм. Ер нь яг уу 20 хэдэн нас бол яг найз нөхдийн нас юм шиг байгаа юм. Тий. Ер нь өөрсдөө бүгдээрээ тий байнга нуулзмаар санагддаг. Ер нь хийж байгаа үйлдэлүүд нь гэсэндээ дандаа найз нөхөдтэй байдаг ч юм уу тий. Тэгээ тэрнээс хоошоо угаасаа тэгээл зарим нь одоо гэр бүлтэй болоод эхэлдэг. За тэгээл өөрсдийн ажлуудтай болдог тий. Ингээд эхлэхээр тэр нөгөө уулзалт ч юм уу тий. Хүн болгонд өөрсдийнх нь гэсэн одоо нөгөө чухлын байр нь өөрчлөгдчихлээ юм байна. Тийм тэгээл одоо шинэ нөгөө ганц бие байдаг найзууд чинь шүн компьютер дээрээ суугаад Steam-ийн харангууд ганцаараа байж байдаг ч. Найзууд бүгдээрээ гэр бүл мэлтийг алцаа байдаг тий. Бүр багасаа найзалсан найзуудад бол одоо миний чухлын байр тэр найз минь хидэд орсон ч сайн ямар ч хамаагүй болчих юм л дээ. Би ч өөрөө тэр найзынхаа тэгээ гэр бүлийнхэн дараа ч юм уу, ажлынхэн дараа ч юм уу, зорилгынхэн дараа ч юм уу тий. Яг хэрэгтэй үедээ над руу залгаад ойлоо уулзах уу гэдэг тэр байр суурьнд нь очсон энэ зүгээр болчдөг тий. Одоо нөгөө 20 эдтэй үед тэр найзынхаа одоо тэр нөгөө нэг цаг хугацааг алдсан ч юм уу одоо магадгүй өөр чухлын байр нь өөрчлөгдсөн найз байгаа шүү дээ. Тэр үед хүүхэдтэй болсон ч юм уу. Тэр найзууд маань одоо айгүй гоё болсон байна л да. Одоо хүүхдүүд нь 13, 14 хүрсэн байна. Тэгээд одоо хүүхдүүд нь ингээд өөртөө биеэ дагаа гэртээ үлддэг ингээд болцсон. Тэгэнгүүт одоо тэр хүмүүс чи яг одоо тэр нөгөө 20 эдтэй байсан юм аа. Ингээд эсрэгээр одоо ингээд нөхөж эхэлж байгаа юм тий. Тэгээд яг хөө ингээд харахаар магадгүй 40 30 руу ч юм уу тий. Тэр нөгөө 20 эдтэй байсан нөхөрлөлийн юу ч дахиад сэрэгдэг ч юм уу. Одоо нөгөө гэр бүл юмнууд нь цэгцэрсэн, өөрсөнд нь цаг хугацаанд гардаг болцсон. Тэгээ одоо нэг найзуудаараа нэг нэг хөдөө явъя. Найлуу лагер дээр нэг бөөнөрөө цуглая, уулзъя гэдэг. Тэгэхээр юм чинь ингээл ер нь байр нь солигдж л байдаг. Тэгээ тэрний балансыг айгуу сайн ойлгоол. Тийм тэгээл ер нь нэг тийм драма үүсэхгүй тийм. Ер нь хөвчлөлтэй болгоо энэ дээр бацаад хэлэхэд ер нь тийм байдаг шүү. Ингээд цагаат болохоор нөгөө бид нар ингээд найзуудгаа гарч ордог шүү дээ. Тэнгүүд нөгөө сингл уучрал ч юм уу. Идрэл болохгүй гэдэг юм байдаг бол одоо эсрэгээр болсон байдаг шүү. Төрүүлээд харна. Гэртээ ярьж унтна, маргааш ажиллаа бодно. Гихчээ. Тэнгүүд манай хэд чинь цаашаа явъя л гэж шүү дээ. Тийм шүү. Юмаа хийцэн хүмүүс дээ. Гих жишээ нэг юм сонь ялгаанууд байдаг шүү. Кидалтын талаар одоо 10 дахь жилдээ ямар нэг ой хийх үү? Яа бид төлөвлөсөн юм байгаа даа. Тэгээд манай 7 сарын 17-нд болох юм. Тэгээд нэг жижигхэн ивент маягийн юм ер нь одоохондоо төлөвлөл явж байна. Тэгээд бид энэ жил болохоор ер нь Монголын бас том компаниуд манай Гидалтад ихтгэл үзүүлээд тэгээд
өөрсдийнхөө одоо merchandise ч юм уу иймэрхүү зүйлүүдээр нэлээх хамтарч ажилласан. Тэгээд бидэд ямарсан сүүлийн 2 жил бол дандаа том компаниудын merchandise юмнуудын merchant дээр нь ажиллаж байгаа. Тэгэхээр тийм болсон болохоор бид ч бас айгүй цөөхүүлээ. Тэгээд тийм юмнуудаар ажилласан болохоор яг өөрсдийнхөө бас юм дээр жоохон анхаарч амжсангүй. Тэгэхээр бид ямар ч сан 10 жил айгүй цомхон хийчихье гэж бодож байгаа. Тэгээд эрхчлээс яг ер нь өөрсдийнхөө юм руу орох хэрэгтэй юм байна. Илүү одоо гаргах цар хүрээгээ илүү томсох хэрэгтэй байна гэсэн төлөвлөгөөтэй л ажиллаж байна. Тэг яг цаашаа 10-аас цаашаа дахиад зөндөө олон жил байх учраас 10 жилийн нэг жижигхэн хөрхөн тэмдэглэчээд тэгээл цаашаа үргэлжлүүлнэ гэж бодож байна. Кедалтын үүсгэн байгуулагч гэж байна. Үүсгэн байгуулагч одоо хийдэг зүйлийнх нь процессыг магадгүй зарим хүн гайхчих магадгүй. Энэ залуу чинь дизайнер юм уу? Эсвэл хувцас хэсгээ сууж идэг юм уу? Тэ гих янз бүр юм асууж магадгүй. Тэнгүүд яг нөө креатив директор гэж явж шүү дээ. Тэгэхээр эн чинь санаа дэвшүүлнэ гэсэн үг. Энэ талаар үү. За миний ажил болохоор ерөнхийдөө хувцас зохион бүтээж байгаа процессд оролцохгүй. Хувцас зохион бүтээж байгаа процессыг яг хувцсны дизайнер за тэгээд хувцас одоо бүтээж байгаа хүмүүс байна. Загвараа гаргаад тэгээд тэрнийхээ сүрмсгөр одоо тэр байдал бүх зүйлүүдийг хийгээд явж байгаа. Хамгийн сүүлд одоо эцсийн бүтээгдэхүүн гарч байгаа. Тэр бүтээгдэхүүнийг хүмүүст одоо Кедалтын тэр одоо философи гэх юм уу те Кедалтын арга барилаар хүмүүст одоо хэрхэн түгээх вэ? За энэний зураг авалт магадгүй видео ч юм уу те энэний social marketing-ийн ажил нь яг ямар хуу хэлбэр дүрстэй ямархуу байдлаар хийгдэх вэ гэдэг одоо тэр санааг гаргаад за тэгээ тэр санаагаа тэр ажлыг хийдэг магадгүй зурагчин видео за тэгээ өөр хөгжим ч юм уу те энэ хүмүүстэй хамтраад за тэгээ ямар модель орохын хаана яаж авах гэдэг энэ бүх план төлөвлөгөө гаргаад тэгээ тэрийг хариуцж хийдэг ажлыг ерөн сүүлийн 10 жил Кедалт дээрээ хийж байгаа. Окей. Танаа хамтлагийг ер нь бол бүгдээрээ мэдчихэж байгаа тийм. Хамтлагаас өмнө та нар чинь энэ бүжгийн хамтлаг багтаа хамт ер нь байж байгаа л тэндээсээ дуруу орчихов. Тэгсэ. Тий 2008 онд бид анх үүсгэн байгуулагдаад тэр үчиг үүсгэн байгуулагдахтаа би буруу санаад нү оппозиттэй нэг холбоотой янз бүрийн байсан нь ер нь анх гарч ирж байгаа та. Тий байгаагүй. Бид ер нь анх 2008 онд хорооллын 3-4 хорооллын хөгтөд байхгүй. Тэгээд 2008 онд ер нь хай таваараа бөөнөрөө тий танилцаж марилцаал уусаа найзууд байсан. Тэгээд найзуудтай зарим нь бибинтэй хоорондоо танилцуулаад тэгээд тэр хай тав дээр л нэг өөртөө эхлээд нэг бүлгэн маягийн ч юм уу тий нэг юм тодорхой хэмжээний нэг нэр дор байдаг нэг хүүхдүүд тэгээ гадуур ерөнхийдөө нэг юм граффити энтер зурж мурдаг тийм хүүхдүүд байсан. Тэгээ нэг бүжгийн тэмцээний сургаар манай хамтлагийн 2 бүжгэлдэг байж таарад тэгээд ер нь бөөнөр нийлээд ийм бүжиг рүү орох уу гэд. Тэгээд эндээс ахуулаад ер нь Монгол улсад зохиогдсон бүжгийн тэмцээнүүдэд орж эхлээд тэгээд бүжгэлж явж байгаад ер нь дуу хийгээд тэгээ байжсан оппозитийн ганцлагтай хамтарч дуу хийх боломж бидэд олдоод тийм тэгээд тэр нэрийг чинь бичиж гэдэг дуу хамгийн анх хийсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь хамтлагийн дөрвөн дуулж эхлээл тэгээ араасаа дуунууд гаргаал тэгэл явсан да. Шал өөр мэрэгчлээ хүмүүс зарим нь имчж явах шиг тийм шүү дээ. Тэг график дизайн гэлстэй төрөл бүрийн мэрэгчлээ хүмүүс л байгаа тийм. Чи ягаа энийг асууж эхэлсэн бэ гэх юм бол яг нь энэ чинь бас найз нөхөрлөл шүү дээ. Тэгэхээр одоо үеийн залуучуудыг эргэн тойронд харж байхаар өөрсдийн community гэдэг юм аягүй ярьдаг болчих. Ажил дээр ч бай, юун дээр ч бай те. Эндээс бид нар бие биендээ одоо нөгөө нэг benefit ашигтай байх өөрсдийн community-гаас тэндээс янз янзын зүйлээ гаргах гэдэг ч юм уу те. Хуучны найзууд нь ч байна, шинэ найзууд нь ч байна. Магадгүй чи бит хоёр community үүсгдэг ч гэдэг юм уу. Ийм зүйл байдаг. Тэгэхээр чи энэ талаар ямар бодолтой байдаг? Одоо бас хуучнуудтайгаа шинэ танилуудтай гэдэг ч юм уу. Тийм тэгээ community үүсгэхийн тулд нэг хийдэг activity те хийдэг нэг зүйл чухал. Тэгээ тэр зүйлээрээ л ерөнхийдөө холбогдоод байна гэж ойлгоод байгаа. Тэгээ тэр нь тийм одоо нөгөө одоо Монголд бол юу гэдгийг сүүлд бол сайн хөгжөөд байгаа community бол одоо магадгүй running club-уд шүү дээ тийм байна. Гүүж байгаа club-уд айгуу гоё яваад байна. Тэгээ харангууд айгуу ирүүл өглөө тэд чинь гарч гүүж ийн те. Тэгээд хоорондоо
өглөөний одоо магадгүй кофе ч юм уу те тэгж ланч идэж байхдаа ажлуудаа ярьцдаг ч юм уу те. байна. Тэгээ айгүй эрүүл байгаад байна. Тэгээд адаглаад итгэхэд хүртэл амар байгаа даа шүү дээ. Хаа энэ чи ядаж эрүүл хүн юм бэ те. Спортоор хичээлдэг хүн юм бэ те. Өөртөө санаа тавьдаг хүн юм бэ. Энэ хүнтэй бизнес хийх юм бол энэ чинь ер нь найдвартай юм биш үү ч юм уу те. Тэгээ адаглаад тэр талаасаа харахад ч гэсэндээ аюу зөвл байгаад байгаа. Тэгээд гол нь тэр нөгөө хийж байгаа юм нь л амар чухал байгаа юм. Юугаар холбогдох уу гэдэг нь аюу чухал. Тий. Тэгэхээр магадгүй чи аюу олон төрлийн юм хийдэг сонирхолтой байх юм бол чи аюу олон хүнтэй танилцсан. Тэр ирээрээ эн чин нэг их орондоо байгаа хүмүүс байна. Нэг цаг үед амьдарч байгаа хүмүүс байна. Чи чаддаг юмтай би чаддаг юмтай байгаа юм бол тэрийг нийлүүлвэл хоёлаас дундаасаа гоё юм гаргаж болох юм байна. Энэ ажлыг хийж болох юм байна гэдэг тэр ихний нэг яриа. Тэр ихний нэг контакт эхний нэг шин одоо өнөр тийм биш тэ гэдэг гоё юмыг олох боломж байна. Тэгэл яг цааш та тэгэл тэр нөө ихтгэлцэл мэтгэлцэл яг ажиллаж чадах юм бол чадахгүй мө гэдэг юм аа яг хийж ижил яах бах. Гэтэ тэр нөгөө нэг шин юм олохчаас аюу хэцүү шүү дээ. Шин хүмүүс олох энд чинь ийм гоё хүн байсан юм уу ч юм уу. Чи ийм гоё юм хийд юм уу ч юм уу. Би энийг мэддэг чи энийг мэддэг юм уу гэдэг тэр хүнийг олох тэр газар ч аюу хэцүү шүү дээ. Тэр activity-г одоо тэр ялангуяа спорт хийнгээ хүмүүс хоорондоо танилцсан гэдэг нь надад аяга гол санагдаад байна. Тэгвэл өөр одоо жишээ нь чинь оффстаа ороод ажиллаж байгаа л гараал за нэг өөрийнхөө жим рүү нэг ороод тэгэл өөр газар ихээр яах вэ? Цагаа өнгөрөөхөөр нэг клуб ч юм уу нэг юм одоо лаунч ч юм уу нэг тийм газар болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс арай өөрөөр яаж би нэг олох вэ гэвэл аяга гоё арга заал авах гэдэг хүртэл орж тийм шүү дээ. 7 октод нэг авдаг. Тийм тэгэл тэрэнд чинь одоо ингээл гоё саксны лигүүд гараад ирсэн байна. Танихгүй хүмүүстэйгээ баг болоод сакс тоглож байна. Тэрэн дундаа чи тийм ажил хийдэм юм ажил хийдэм гэл. Ялангуяа одоо живт хоёрын залуучууд бол яаж хийж байгаа нэг юмтай болцсон байгаа хүмүүс л байгаа шүү дээ. Яаж хийж байгаа нэг юм хийдэг. Яаж хийж байгаа нэг юм чаддаг болцсон. Тэгэхээр тэр юмнуудыг ер нь чинээр танилцаад юм хийдэм үү, тийм хийдэм үү, энэ чи ямар гоё юм ч юм уу. Одоо ингээл нэг баг болоод нэг хитгэн тоглолт хоорондоо тоглосон ч гэсэндээ одоо нөгөө хүн ч юм уу тэ одоо ингээл би ингээ шинэ ресторан нээж байгаа шүү ирээрээ ч юм уу тэ тэгээд манай энэ ресторан чи шинэ ямар нэгэн ивент хийх юм бол нээлттэй шүү ч юм уу ингээл надаа нэг амар том боломж гараад ирсэн саналууд ирээд байдаг тэгэл би зүгээр сууж хахад надад энд нэг юм хийж болно шүү нэг юм гоё ресторан байгаа шүү гэдэг санал ирэхгүй шүү дээ тэгэхээр яг энэ community тэгээ энийг айгу зөв ойлгоод хийгээд байгаа нь надад айгу гоё таалагдаад байгаа шүү дээ. Энэ нүгчил өглөө освол нэгийг дуулна. Танилтаа бол талын чинэ гэдэг. Тий, надад аюу гоё таалагдж байгаа. Тэнийг хувьд одоо ингээл танилуд ихтэй болдог, community-д ордог гэж ярьж байна. Тэгэхээр яг тэр дунд чи хүн санал тавих нь өөрөө хэрэг вэ? Маш их магадгүй санал авдаг баг. Чи эсвэл за энэ гэдэг нэг хүн санал тавьдаг шүү дээ. Хамт ажиллах гэдэг ч юм. Тэр тал дээр ирв. Ер нь байгаа. Бас аюу олон ажлууд хийж байгаа болохоор ер нь бас бүгдийнх нь хийж байгаа юмнуудыг харчий гэж боддیں۔ Тий. Тэгэл ер нь интернетээр ер нь Монголд ер нь болж байгаа контентууд ч юм уу тэгэл ер нь аль ч таараа бүгдийг нь үзчихье гэж боддог. Тэгээд тэндээсээ ер нь тоочгэлцсэн байдаг. Тэгээд дараа нь яг нададтай холбоотой ажил гарч ирэх юм бол тэгээд за окей тэнд нэг тийм хүн байсан шүү дээ. Тийм хийд юм байлээ гэдэг ч юм уу. Тэгээд одоо хоёр хүний хооронд холбогддог ч юм уу. Би өөрөө тэр ажил огтхон чамаагүй байсан ч гэсэн те. Ингээд та хоёр юм хийчихвэл амар гоё юм шүү. Нэг ийм хүн байсан шүү дээ ч юм уу. Connect гэдэг. Тэр хүмүүсийн хооронд нь холбоод өгөөд тэндээс гоё юм гарч ивэл тэгэл надад ер нь болцдог дөө. Тэг яг ийм сэтгүүтэй болцсон болохоор одоо нөгөө найз нөхөд мөхт тэр хүмүүс гомдоод байдэн шүү дээ. Хэрэгтэй үедээ л залгалаа малгалаа гэдэг шүү дээ. Тэрэнд ер нь нэг хэмцэгдэхэ болчт юм дөө. Шгүй миний хэрэг гарчвуу ч юм уу те. Тэгвэл одоо чинь би аяга олон ажил хийж байгаа гэсэндээ байнга маа тэр найз надад хэрэгтэй байгаад ингэж байхгүй шүү дээ. Тэгэхээр миний хэрэгцээ гараад нэг юм ажил байна гэж ярих юм бол аяга уриалхан л авдаг болсон шүү дээ. Тэрийг ойлгодог найзууд надад аяга гоё санагдаад байдаг ч нэ багын ч бай эсвэл олон жил найзлан танилч бай. Заримдаа би ажилтаа үед хариулах боломжгүй үе байж болно ш. Би тэр чи албаар хариулахгүй байгаа ч юм уу зүйл байхгүй. Гэхдээ тэрийг ойлгодог. Уулзаагүй 4-5 жил болсон ч гэсэн буцаад уулзахад яг л хэвээрээ байдаг нэг тийм сэтгүүтэй хүмүүс маш гоё санагддаг байхгүй тий. Тийм шүү дээ. Ер нь тийм байж бол айгүй өөрт ч амар дөө. Тий. Их юм үлээгээд байхгүй. Тамаа би ч өөрөө нэг гарч ороод юм уу ханг аут хийгээд ч юм уу
өнөөдөр тэрнтэйгээ уулзъя, энтэйгээ уулзъя гэдэг хүмүүс болохоор ер нь маань найзууд эртнээс л ер нь ойлгоцсон байт юм даа. Тий. Тэгэл явах бол явна, явахгүй бол явахгүй гэд тийм байдаг учраас ямар ч сан асуун ингэх чинь шүү, тэгэх чинь шүү гэ. Тэгэл би явахгүй гэвэл за гэлдэг тийм. Одоо жишээ нь зарим найзууд ч нөгөө нэг ажил амьдрал янз янз гэл холдсон байдаг те. Сүүлдээ бүр нөгөө нэг PlayStation-ы чатаар хүртэл чаталдаг хуучны найзтай болсон байхгүй. Хаяа PlayStation завтан хоёр ороод тавлангууд онлайн дэжингууд юу байна гэл. Тийм шүү дээ. Нөгөө хүмүүс та хоёр одоо PlayStation-ээр чаталт юм гэж гих жишээний зүгээр гой хүмүүс зөндөө байдаг та. Тий. Generation гэдэг зүйл юм талаар. Одоо ингээл Gen Z гэл ингээл мөнхийн сэдв шиг л болцсон. Одоо Gen Z цаашаа альфатагаа үзэх үйл үү гэдэг шиг тий. Бид нар болохоор millennial үеийнхаа дунд үеийнхэн гэж явах байх. Тий. Тэгэхээр би яг энэ үеийнхнийгаа харахаар аль аль тал руу хөрвж чаддаг залуучууд зүгээр боддог. Юу ч бас ойлгодог гэж би боддог. Дээд үеч ойлгоно, доод үеч ойлгоно. Тэгэхээр чиний хувьд яг энэ доод үетэйгээ харилцааны хувьд чи ямар байдаг? Одоо манай үеийнхний ихэнх нь бол Gen-Z-гийнхэн өөрсдөө үзэж харж дуурайж зарим нь биширч өссөн байгаа тийм. Тэгэхээр ийм бидний үеийн олонний танилуд ч гэсэн их ялангуяа чиний хувьд болон танай хамтлагийн хувьд гэх юм бол Gen-Z-гийнхэн бол хүүхэд наснаасаа л яг үзэж өссөн юм байдаг тийм. Тэгэхээр чи одоо яг энэ доод үеийн залуучуудтайгаа харилцааны талаар чиний хувьд ямар вэ? Ойлаа юун дээр л айгаа адилхан бодолтой л юм байна. Өөрсдийнхөө үе дээр. Би бас өөрсдийнхөө үеийг ерөн зүгээр айгуу тийм гүүр холбогч тийм гүүрл гэж бодоод идэв. Ер нь дээд үеийнхэн одоо зодуулаад өссөн байдаг ч юм уу тий. Тэгсэн ирнэ доод үедээ тэгж ханддаггүй ч юм уу тий. Тэгсэн ирнэ Gen-Z-ийн мэддэг юмнуудыг бас мэддэг. Дээд үеийнхээ юмнуудыг бас мэддэг. Тэгээ энэ хоёрыг хооронд нь одоо тэр ажилуулах ч юм уу тий. Тэр нэг холбоосыг бас айгүй айтайхан хийждэг үйл юм болов гэж бодоод уцтай ч ээж үз, уцгүй ч ээж үзсэн ч юм уу тий. Тийм. Тэгээ яг хуу сүүлийн үед одоо ажиллаж байгаа салбараа ингээ харахаар одоо Gen Z маань ч өөрөө хөгшин болчлоо л доо. Манай үед. Тий. Одоо Тэснээсээ ингээ 30 үрээ явах гэж байна. Одоо манай SG Apps чинь 19 дэх хүүхд мөхт тамирчин болоод орж ирж байна. Тэгээд яг хуу нэг тим юм ажилтдаг байгаа юм шиг байна. Яг шууд ингээ нэвтрэлцэхэд тэгээд аягүй хэцүү. Ер нь өөр дөрөө бодоход ч гэсэндээ би одоо чинь нэг 19 20 та байхад 30 та ахтай бас шууд нэг юм яриад ч юм уу тий. Шууд өөрийгөө нээгээл тэр одоо нэг ихтгэлцэл ч юм уу юм ингээд намайг ойлгохгүй байхтаа гэдэг нэг мэдрэмж бас байдаг байсан юм шиг би бага байхтаа. Торидтэй дөнгөж 20 морь хурж яхад намайг ойлгохгүй байна гэдэг мэдрэмж бүр илүү цөөн байлаа шүү дээ. Тий. Байсан юм шиг. Тэгэл ер нь толгой дөрвөө загинчдаг байсныг ч хэлэх үү. Тэгэхээр одоо яг хөө тэр хүмүүст эхлээд тэр нэг юм ихтгэлцэл ч юм уу нэг тиймэрхүү юм бас үүсгэх хэрэгтэй байх шиг байгаа. Тэгээд тэр хүүхдүүд яг үнэхэрийн хүсээд би ингээд өөрөөс чинь сурмаар юм ч юм уу өөрөөс чинь юм сонсмоор байна гэд яг энэ зүйл нь ингээд бүрдчих юм бол ер нь бол тийм харилцааны хувьд бол нэг тийм асуудал байхгүй. Одоо манай Кидалт бол ялангуяа шинэ модельуд ч юм уу манайд ажиллаж байгаа залуучууд ч юм уу ер нь бүгдээрээ л айгүй залуухан хүмүүс байдаг. Ер нь одоо тэгэл 2002-оос дээшээ хүмүүстэй ерөнхийдөө ихэнхдээ харьцаж ажиллаж байна. Тийм. Тэгэхээр яг уу жоохон ялгаанууд байдаг. Зарим үед шууд ингээл ойлголцох ч юм уу тиймэрхүү юмнууд бас жоохон өөр байдаг. Гэхдээ яг ингээд одоо тэр хичээл зүтгэлээ гаргаад ч юм уу те би бинтгээ ойлголцъё гэдэг ч юм уу ер нь ямар ч асуудалгүй л байдаг. Тэр залуучуудын гоё нөгөө ирч хүчийг нь мэдрэх аяга гоё байдаг шүү дээ. Нөгөө нэрэл ингээл ядардггүй шүү те нэрэл ингээл хийгээл идэх шүү ч юм уу. Тэр мэдрэмжийг ер нь тэр хүмүүсээс авахлаар бас өөрөө урам зориг аваад өөрөөсөө илүү сайн ажилламаар санагддаг. Яг үн түрүүн яг миний бас баг боддог юм ярьчлаа нөгөө манайс ч өөрсдөө тийнейж дөнгөж ягаал 20 хүрж яхад дэшээ 30 гарсан ах нартай харьцах хэр нэг л хаалттай яваад идэг байсан. Тэрийгээ би бодоод одоо ингээ ажиллахад дүүнэртэй ч юм янз бүрийн дүүнэртэй түрүүлээд өөрөө айс брейк хийчихдэг байхгүй. Чөлөөтэй болгохын тулд тийм баг. Тий. Тэгэхээр надад илүү амар. Ер нь тэгээ бас 20 идтэй байхад ч гэсэндээ яг 30 мочтой ах мах нарыг ер нь ална л гэж боддог гэсэн шүү дээ. Тий. Би илүү л гэж боддог гэсэн. Яг тэгэхээр одоо 20 идтэй тэр залуучууд тийм мэдрэмж нь угаасаа байгаа л. Тэгээ наваа алнаа л гэж бодож байгаа. Ер нь бол илүү л гэж бодож байгаа шүү дээ тэд чинь. Тэгэл ер нь тимээ чи илүү гээл тий. Гэтэ хоёулаа хамтарч ажиллах хэрэгтэй байна гээл тий. Тэрийг нь
баланслал ер нь явцдаг дөө тий. Тэгэл мэддэг юм зааж өгөөл. Тэгэл тэр хүүхдүүдээс ч гэсэн сурах юм байгаа. Шинэ айдиа ч юм уу те ингээл ийм юм байдэн штэ ч юм уу. Тэрийг үзсэн үү ч юм уу. Тэгэл би минээсээ ер нь суралцах юм байгаа гэдэг ойлголцол дээр очиж юм бол аюу амар санагдаад байдаг шүү. Окей. Одоо ингээд чиний хувьд ч гэсэн шин зүйлсийг бас магадгүй их туршдаг байх. Тэрийг туршиж байгаа шин зүйлсээ эргүүлээд өөрийн амьдралын бас нэг орлого болгон шилжүүлэх ч юм уу. Тиймэрхүү шин туршилтууд нь чамд орлого өгөх зүйл хэрэг байдаг вэ? Тийм зүйлийг хэрэг авсан байна. Маш их. Жишээ нь. Жишээ нь яг одоо ингээд одоо бүжгэлж гиснээсээ хойш одоо чинь хувцсны чиглэлийн юм одоо аяг сонирхдаг юм уу? Фэшн их сонирхдаг. Тэгээд тэрийг одоо идэлж хэрэгэлдэг ч юм уу, худалдаж авахыг хичээдэг ч юм уу. Яг ийм байх үедээ нэг 2-3 жил сонирхоод тэгээд тэр фэшн дуртай учраас тэр нь гэрэл зураг болж хуурдаг ч юм уу тий. Тэгээ би нэг хэсэг гэрэл зураг студид ажиллаад тэндээсээ зурагчин найзуудтай болдог ч юм уу. За гэрлийг чи ингэж тавьд юм байна, зургийг чи ингэж авд юм байна. Гэт иймэрхүү зүйлүүд ингээд цуглуулад хоримтлуулж явах үедээ гэдэлт үүсгэн байгуулж байгаа. Тэгээд тийм нэг experience ч юм уу, тийм юм дуртай байсан учраас тэр гэдэлтийн одоо зураг авалтыг өөрөө одоо тэр нөгөө creative director хийх ажил маань эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд дараа нь тэр нь магадгүй видео болдог ч юм уу. За тэгээд нөгөө өнгө тавилт мавилт те. За тэгээд саунд. За тэгээд саунд болонгууд хөгжим хийжээс учраас гээд ингэнгууд миний одоо чинь creative director хийх ажил маань яг тэндээс бүрдээд эхэлж байгаа. Жишээ нь би зураг ингэж авмаар байна. Энэ бүтээгдэхүүнийг би ингэж аваад энэ гидалтын зураг авалт ингэж хиймээр байна гэх тэгэнгүүт хин хамгийн сайн зураг авч байгаа. Энэ зургийг авахд хин аль зурагч нь илүү гоё юм. За энэ зургийг авахд ямар модель байвал зүгээр юм. Ямар set design засвал зүгээр юм. Ямар студид авал зүгээр юм. Видеог нь хин хийвэл зүгээр вэ? Саундыг хин хийвэл зүгээр вэ гэд энэ бүх юмнуудаа ингэ мэдчихэв. За дээрэс нь манай зурагч нь ямар линзээр аваад байгаа. Гэрлээ яаж тавиад байгаа. Видеогоо ямар камераар хийгээд байгаа. Дараа нь ямар өнгө тавих вүлээ. Хөгжмийг яаж хийх вүлээ гэдэг бүх юмыг нь би одоо шинэ өөрөө хараад техникл мэддэг болчоор хин юу хаад ямар ажил хийгээд байгаа гэдэг бүх юмаа өөрөө контролдож чадчихаа гэсэн үг л дээ. Тэгээ магадгүй өөрөө модель хийж үзсэн учраас шинэ модельд ямар байгааг мэдэрдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр хүнд яаж хандвал зүгээр юм. Туршлагатай модель авах юм бол тэр үнийг илүү яаж өөрөөр нь байлгах юм ч юм уу тий. Зөвхөн ингэж зогс гэхээсээ илүү зүгээр чиглэл өгчдөг юм. Одоо зурагчтай энэ хүн сайн зураг авдаг гэдгийг мэддэг учраас би нэг ийм мэдрэмж авмаар байна энэ зурагнаасаа. Тэгээ чи өөрөө мэдчих юм уу. Тэгээд эхлэхээр одоо нөгөө хийж байгаа бүх юмнууд маань л өөрөө миний хийж байгаа ажлууд руу ингээд орчдөг. Тэгээ би өөрөө саксаар хичээлж ирсэн бол одоо саксны баг байдаг ч юм уу. Магадгүй энэ бетогт байдаг ч юм уу. Ингээд бүх юмнууд нь хоорондоо уялдаатай байдаг учраас шинээр сурж байгаа бүх юмаа л ер нь над хэрэгцээтэй л гэж үздэг. Тийм учраас сайн сурч, сайн эзэмшээд, сайн ойлгохыг л ер нь хичээдэг. Одоо яг энэ мэдрэмжүүдтэй чи хугацааны лимит тавьдаг жишээ нь 40 хүрээд гэдэг ч юм уу, 42 хүрээд, 45 хүрээд зогсох бах та гэдэг ч юм уу. Тиймэрхүү баг. Хөдөлж чадчихлаа хийнэ л гэж боддог тий. Ер нь тэгэл богинохон штэ хэдүүлээ амьд байх хугацаачаа. Яг үнэ тий. Тэгэхээр ер нь толтлон л шинэ юм суралцах юм тийм юмдаа өөрийгөө ер нь нээлттэй байлгая л гэж боддог. Тэгэл гинтийн зүйл болохгүй байлаа гэхэд л нэг 70-80 ч юм уу тий. Гинтийн зүйл тохиолдвол яг зүгээр амьдралд гинтийн зүйл зөндөө тохиолж шин. Хэдүүлээ ер нь ингээл Facebook ухаал байж хахад сард нэг зүйл болж л шин. Ойрын ч юм уу, үеийн ч юм уу. Залуучуудтай зүйлс болж. Тэгэл эндээс бас сайн бодгол хэрэгтэй л ах гэж боддог шин. Ер нь ингээд сайн ч амар амьдэрсэн, муу ч амар амьдэрсэн тэгэл ер нь зүгээр эцсийн бүлэгт бол цаг хугацаанд дийлдэл дуусах юм байна. Тэгэхээр энэ хугацаанд ер нь яг ямар байх хэвээр юм бэ? Жаргалтай байна гэдэг чи яг юу вэ? Тэгээд юу хамгийн чухал вэ гэдэг бодлоод аягүй орж ирдэг л болсон. Яг сүүлийн үед аягүй орж ирдэг болсон. Одоо ингэ нөгөө насаа бодвол 35-35-гийн гууд. За би нэг 70 мал 80 хүрлээ гэж бодоод би чинь амьдралынхаа 50%-ийг ер нь хийцэн байгаа шүү дээ. Тэгээ одоо надад нэг юм 50% маань үлдсэн юм байна. Тэгэхээр би одоо яг яаж амьдрах хэвтэй. Одоо энэ насанд чинь нэг арай юмыг нэг ойлгочдөг ч юм уу тий.
одоо өөрийгөө айтайхан шиг контролдчдаг ч юм уу тий хичээж лээ л да. Тэгээ тийм болцсон үедээ эн чин бас нэг имийг баланслаад 50 амьдарч болох гэдэг шүү дээ. Тэгэнгүүт нэг тийм юм л хөөгдөд юм л л дээ. Тэгээд 50 биш юмнаас жоохон зүхтаад ч юм уу. Тий. Тэгэхээр магадгүй нөгөө нэг ганцаар байгаад байгаа хэл та. Жоохон юм комфорт 50 ингэж болчдөг ч юм уу тий. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Би сая энэ ярилцлаганд хоёулаа ярилцлагын өмнө гэрээсээ наашаа ирж ягаад төгжрийн дуцаа авах гэсэн чинь нэг ийм мем зураг гарч ирж байна. Эрэгтэй хүн ийм одоо нөгөө нэг амьдралдаа санаа зовхгүй бүр юм одоо нөгөө нэг санхүүгийн эрх чөлөөнд төгс хүртлээ хизээч яг үнэн аз жаргалыг олдгоо гэж зүгээр нэг юм бичсэн мем байсан аахгүй. Бас бодууштай чимшиггүй чимшиг зүгээр санагц чи юу гэж бодож байна. Тийм ер нь тэгэл нөгөө хэмжээгээр хэл гэж бодож шүү дээ тий. Баяжтай хүмүүс нь тэгэл баяждаг. Мөнгө хөөж байгаа хүмүүс нь мөнгө хөөгөөд тэрнээр амжилт олоод мөнгөтэй болж ивэл тэгэл nice. Надад яг одоо үгүй юу байвал аягүй хэцүү хаа. Одоо чинь уртхаа төлөөл хоолоо аваад тэгэл дуусаал тэгэл дараагийн цалин орж ирдэг ч юм тий. Хүлээгээл тий. Тийм яг иймэрхүү амьдралд бол диско хаа. Ямар нэгэн юм л хийх бах, нэмж ч юм уу тий. Тэгээ тийм байсаар ч ирсэн болохоор тийм. Тэгээд мэдээж тэрнийхээ хэрээр олоод тэгээ тэр нь надад ийм хангалттай юм шиг мэдрэмж өгчих юм бол тэгэл ер нь болчихно. Тийм. Ер нь одоо нөгөө чи хэр их олдог вэ гэдэг асуултанд зүгээр хангалттай гэдэг хариултаас байж болохоор юм шиг. Тийм. Тэр нь заавал амар их гэсэн үг шүү дээ. Зүгээр надад болчт юм уу? Тийм би нэг юм маргааш яах вэ ч юм уу нөгөөдөр яах вэ ч юм уу 7 хоногийн дараа яах вэ ч юм уу нэг тиймэрхүү юм бодохгүй тэр тухайн моментондоо жаргалтай байх нь илүү чухал юм санагддаг шүү дээ. Түрүүн hang out гэрчсэн. Ер нь бро хэр hang out хийдэг үү? Ер нь алкогол өдр хэрэгэлдэг үү? Тэг ер нь юу яадаг? Тамхи, vape, алкогол ч юм тийм юм хэрэгэлдэг. Вау. Угаасаа юу эсвэл хийзээ нэг яг 20 эд мэдтэй энтертэй бол алкогол хэрэглээд найзуудтаа тэгэл ууж идэл явдаг байсан. Ер нь бол тэр нэг 25 маасаа хойш ер нь алкогол хэрэглээгүй дээ. Тий. Тэгээ уусаа тамхитдаг байсан. Татдаг байсан тий. Тэгэл ер нь хүмүүстэй hang out хийх үедээ хийждэг. Гэтэ нэг тийм дуртай биш. Ордог нэг хитэн газраараа ороод тэгэл яг надтай хамт байгаа хүмүүс миний нөгөө дотны хүмүүс бол наваа мэддэг. Угаасаа уудаггүй, угаасаа тамхитдаг, угаасаа ингэдгийг мэддэг. Тэгээ би тэр хүмүүстэй тэдрийг хэрэглэхгүйгээр яг өөрсөнтэй хамт байдаг шиг л байж чаддаг болохоор тийм асуудал үүсдэггүй шүү дээ. Хэрэглээч гэж боддгоо. Яг хөө тэгэхээр нөгөө нэг зарим үеийн үдсэж байгаа залууч эсвэл дүүнэр энэ дэр бас зүрхэн байгаа. Чи үтээр ярьсан ямар худ гар вэ? Тийм. Чи өөр амьдралаас юунаас таашаал авдیں۔ Гэдэг ч юм уу. Ингээд уурлаг комент бичсэн шүү дээ. Тэнгүү чи тэрэнд юу гэж хариулах вэ? Аа тийм самаагүй. Юунаас таашаал авдаг вэ тэгвэл? Зөндөөл хийх юм биш үү? Тийм зөндөөл үзэж харах юм байна. Найзуудыгаа ууж байгааг хараад таашаал авч шүү дээ. Тийм. Тэгэл өөрсөнд нуугаал гоё байна те. Тэр чинь нэг юм хэрэглээд нэг гоё мэдрэмж авах гээд шүү дээ. Нийт хэрэгцээтэй юм байна шүү дээ. Шээ надад бол нэг тийм тэр хэрэгэлсэн ч бай, хэрэглээгүй ч бай ялгаагүй л надад тэр хүнтэй уулзах нь чухал учраас те. Тэгээ би ямар нэгэн тийм алкогол хэрэглэхгүйгээр тэр хүнтэй нөгөө дотор байгаа юм аа ч юм уу те. Ярмаар байгаа зүйлээ ярьж чаддаг болохоор нэг тийм хэрэгцээ байхгүй. Тэгээ бүжиглэх үедээ би бүжиглэж чинь. Дуулах үедээ дуулчихна. Тийм болохоор нэг тийм хэрэгцээгүй юм шиг санагдаад идэв. Тэгээс яг сүүл би зүгээр тамхи маяханд орох гэж үзсэн шүү дээ. Нөгөө тамхины зэг дээр чинь айгүйх ажил явдаг.
Тэгэл тамхи татахгүй ирнэ байн гардаг. Хүмүүсийн тамхи татгийг хараад хажууд нь зогсож идэв. Тэгээ ер нь татчихвал яад ингэж бодоод тэгээд татах гэж үтсэн тэгээд чадахгүй байгаа лээ. Тий. Тэгээ за одоо үзсэн байх тий. Үзсэн бүр ингээд тамхи худалдаж аваад ингээд ганцаараа асаагаад. Тэрийг өөрийнхөө төлөө үзв үү эсвэл хамт олонныхоо төлөө үзв үү? Яг гоо тэгэл нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ. Юм бодож модоод ингээд ажил мажлаа хийж мэйгээд нэг юм төвлөрч мөвлөрөхөд хэрэгтэй гээд надад тийм хугацаа айгүйх байгаад байгаа юм чи. Тэгээ магадгүй надад нэмэртэй хийж магадгүй гэж бодож байгаа. Нөгөө талаараа бас ажил биш. Тэнд ер нь бүх шийдвэрийг өөрчилж болно шүү дээ. Тий. Тэгээ тэнд нь ч ер нь бас байж байгаа тамхи татвал яад ингэж бодоод тэгээд үтсэн. Тийм тэгэл болохгүйсэн болохоор тэгэл за гэл ятсан шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн тийм элдв юм хэрэглэхгүй. Тэгэл болт юм дөө. Хэрэглэхгүй л гэвэл тэгэл болчт юм дөө. Тэ. Одоо яг түрүүн хоёлаа орж ирээ ярьжсэн шинэ кино гэх шиг боллоо тий. Бас кино эдэрс. Ер нь бол тэний кино тоглолдог, кино ер нь сонирхдаг юм мэднэ. Тийм тэгэхээр одоо тэр үргэлжлээд явж байна тий. Тий надаа гоё кино тоглох боломж олцсон. Тийм киноны санал ирээд тэгээ зохиолын уншиж үзээ надад таалагдаад тэгээ тоглосон. Тий яг кино одоо яг хийгдэж байгаа 80% явж байгаа гэж бодож байна. Миний зургийг авалт бол дууссан. Тэгээд тийм учраас яг нөгөө киноны промошн зар сурталчилгааны ажил нь эхлэх болохоор хамаагүй ярьж болохгүй байна. Гэхдээ жүжигч Амраахын кинонд тоглож байгаа. 10 ангитай. Nice. Гитлэл гэдэг нэртэй кинонд тоглож байгаа. Тэгээд ер нь 11 сараас эхлээд үзэгчдэд хүртэл болоод явах бах. Тий тэгэл тэнд ер нь айгүйх юм сурсан. Тий өмнө нь яа би нэг 4 кинонд тоглосон. Жижиг том ингээл янз бүрийн. Тэгээд яг энэ кинонд тоглосноор бол бас Амраахаас айгүй олон зүйл сурч авсан. Тэр хүн ч тэгэл амар ялчгүй бас хамгийн шилдэгж үжиж найруулагч учраас айгүйх ер нь юм сурыг гэж айгүйх очсон. Тэгээд айгүйх юм сурсан. Яалтчгүй 30 жил бас ингээл кино урлагт ингээд юм хийцэн гэдэг чинь шал өөр л юм байлээ. Бүх үйл хөдлөл тэгэл ер нь кино ямар байх хэвээр юу хүсэж байгаа юм гэдгээ амар сайн ойлгодог. Тэгээд тэр жүжигчнэр яг юу гаргуулмаар байгаа нь те. Тэр зүйлүүд тэгээд тэрний тэр чиглэлийг өгж байгаа юмнууд тэгэл ер нь ингээд шал өөр одоо илүү том болгоцсон хүмүүний харах өнцгийг. Тийм тэрэнд нь бүр аягүй их баярлж байгаа. Тэгэл одоо би магадгүй над дараагийн киноны санал ч юм уу ингээд ирвэл би ингээд адаглал киноны зохиолыг уншихад хүртэл энэ чи ингэж унших хэрэгтэй юм байна. Энэ хүний ийм ч гээд байгаа юм байна. Магадгүй би тэр зохиолч ч юм уу найруулагчаас асуулт маань ч гэсэндээ илүү өргөн том болоо те та яаж юу гэж утсан юм миний яг энэ дүр ийм үү тийм үү гэдэг ч юм уу те энийг ингэж хэлэх хэрэгтэй байсан уу ч юм уу энэ текст нь ийм үү ч юм уу ингээд айгүй их юм байд юм бэлээ. Тэгээ ерөнхий ингээд айгүй том тэр нөө асуултаа одоо олж авсан юм. Тийм. Тэгэл ер нь амьдрал чинь л асуулт нь л хамгийн чухал юм шүү те. Тийм. Асуултаа олж авах нь чухал. Ерөнхийдөө подкаст битүүрийн ярилцлага маань ер нь сүүлийн шат руу гарчлаа гэх. Гэтэ яг нэг чухал зүйл гэхээр хоёлаа сая баахан л насны процесс үеэлцэл бас ярьлаа. Тэгээд би бас бодож ирсэн. Одоогийн байдлаар ингээд 30 нилийн гараа явж хахад хэрвээ нэг өдөр ирээд за чи энэ ертөнцөөс чамайг аваа явлаа. Гэтэ чи хамгийн гоё зүйл юу гэж хэлэх юм гэх юм бол би бодонгууд ерөнхийдөө бүх масс нийтлэгээр өргөн өнцгөр бодож үзэх юм бол би эмхтэн хүн л гэж хэлэх юм бэл. Энэ ертөнцийн хамгийн сайхан зүйл эмхтэн хүн байлаа гэж хэл би хэл. Чиний хувьд эмхтэн хүний талаарх бодол. Эмхтэн хүн гэж аахгүй. Тийм ээ тийм. Эмхтэн хүн өөрлөө яалтчгүй одоо биднэрт байдаггүй юм л тэр хүмүүст байдаг гэх юм уу. Тийм. Тийм учраас ингээд хамгийн их татагддаг ч юм уу. Тэр хүмүүсээр дутдаг ч юм уу тий. Тийм. Тэр зүйл айгүйх байдаг баха. Одоо ингээл ганцаардах ч юм уу тий нэг тиймэрхүү үед бас ингээд гардаг. Тэнгууд ингээд найз нөхөд тэрийг тайлж чадахгүй тийм ганцаардлууд бас байдаг тий. Тийм. Одоо нэг тийм твэрт байх ч юм уу те нэг тийм халамжинд байх ч юм уу нэг тийм ганцаарлаас
ерхий бас байд юм шиг. Тэгээ тэрийг ингээл нэг 10 20 эрэхтэй ч нөхөх ямарч боломжгүй тий. Тэгээ тэр ганцаардлаас аягүй жоохон хэцүү цаг үеийг эрэхтэй өнд өгдөг юм шиг. Тийм хүмүүс төрсөн. Тэгэхээр яалчгүй тэр хүмүүст бидэрт байдаггүй, бидрийг ингээ багтаадаг. Тэр зүйл нь байдаг бах гэж боддог. Тэгээд ийм жижигхэн ийм тоёхон нэг одоо гаднаас нь харуул тийм хэрнээ. Тэгэл нэг ийм том динхийсэн юм ичсэндээ ингээ дотроо багтааж чаддаг. Тэгээд мэдээж өөрөө дотроо хүн хүртэл багтааж чаддаг. Юм чинь тэгэл аргач үздэй л гэж боддог. Тэгэхээр бас саяны хэлсэн үг чинь бас ортой л юм байна. Тий. Бодож үзсэн чаа. За. Бүр өргөнөр ярьж байгаа шүү. Энд хайр сэтгэл янаг амрууг ээж дүүч орно гэдэг. Тий. Зөвхөн л эмэгтэй хүн гэдэг тий. Ялчуу агуулдаг. За шууд асуухад relationship дээр хэр одоо нөгөө нэг юм шийдэмгий вэ? Дуусгах тааж эхлэхтэй ч гэдэг юм. Шийдэмгий. Маш шийдэмгий. Эхлэхтэй ч дуусгах тааж эргэж шийдчихвэл ер нь тэгэл ер нь нэг шийдчихвэл тэрнгөөрөө л байхыг зорддог. Заавал заавгүй л үгүй. Тэр relationship дээр ч тийм нөхцөл байдалтай байж бол амар гэж боддог. Нөгөө хүнтэйгээ. Тий. Тэгэл чи ингээ гоё чаддیں۔ Би ингээ гоё чаддیں۔ Юмтай тэгэл энэ амьдралыг аль л та тий гэдэг ч юм уу. Эсвэл яг үнэхээр ингээд нэг асуудал гарлаа шийдэх гэж үзлээ болохгүй байгаад байлаа. Тэгэл ингээл нэг юм зунгаарлалтаа ч юм яваад байдаг шүү дээ. Одоо яг нэг тийм хүн хүсгээ жоохон болсон байл. Гэхдээ тийм зунгаарлалт гэдэг зүйл нь байсан уу ер нь бол? Байлгүй яг хөө тэгэл нөө салж чадахгүй ч юм уу тий салмааргүй байдаг. Тийм үед айгүйх байсан. Гэтэ яг тийм хүнтэй бас нэг тийм ер нь баг байж үзээгүй юм одоо. Ер нь хамт байсан хүмүүс ер нь л тийм бие даасан өөрсдийн гэсэн үзэл бодолтой өөртөө хамгаалж чаддаг. Тэгээ тэр нь хүндгээс 50 хүмүүс. Тий, тэр нь хүндэлмээр байдаг тийм хүмүүс лээсэн. Тэгээд хоорондоо аягуулсан ярилцаал ингээд хоёул энэ дээр бүтэхгүй байна гэх юм бол болдог ч юм уу. Бүтггүйсэн чинь сайжруулмаар байна гэвэл сайжруулахын төлөө явдаг ч юм уу тий. Тэгээ хоорондоо уулзраад ч юм уу чи надад таалагдж чинь би чамд таалагдж чинь гэх юм бол тэгээд үг эрэхтэй ч юм уу тий. Ийм л ер нь байдаг. Тийм ч байх болол гэж бодож байна. Окей. За ерөнхийдөө ингээд подкаст маань өндөрлөх гэж байна. Тий. Айгу тухгүй зүйл байв уу? Айгу зүгээр. Харин хүмүүст хэрэгцээтэй юм байсан байгаасай л гэж бодож шít тий. Тэгээд тий хоёлынгийнх нь яриач гэсэндээ гоё энгийн тий waiting-ийн хүмүүс ч учраас бас биенийхээ юу яриад байгааг сайн ойлгосон тийм яриа басан болол гэж байна. Окей. Сүүлийн асуулт гингүүд хүний итгэлийг алдах ч юм уу? Ямар нэгэн талаар хэнийч байж бол тийм зүйл чиний хувьд гарч ирсэн үү? Гарч ирсэн. Ер нь айгүй эмзэгэлдэг юм. Хүний итгэлийг алдчихгүй гэдэг. Тэгээ тэрэндээ айгүй шаналдаг. Тийм байсан. Тий. Тэгээд яг сүүлд бол би ч хүн ч дээ. Тэгээ би бас бүгдийг чадахгүй байж болох юм байна. Өөртөө бас нэг юм уучлалтын ч юм уу алдаж болох ч юм уу нэг тийм орон зай өгж байгаа юм уу. Тэгвэл айгүй их шаналдаг байсан юм. Тэгээ тэрнээсээ олж айгүй их юм стресстэй. Тэгээ ч олон ажил хийж байгаа учраас хэний ч итгэлийг алдмааргүй байдаг ч юм уу тий. Заримд нь хариулж амжин, заримд нь амжихгүй ч юм уу, үгүй гэж хэлж чадахгүй байдаг ч юм уу юу гэдэг. Үгүй гэж хэлж чадахгүйгаас олж өөрөө асуудалд ордог гэдгийг маш их зүйлээс мэдэрдэг тий. Тий яг үнэ. Тэгээ сүүлд бол ер нь айгүй л тийм чиглэлтэй болсон юм. За яг энэ чиглэлээрээ ер нь энэ зүг рүүгээ явах юм байна. Тэгээл энэнд таарал үгүүнүүд бол тэгэл үгүй болоод ч юм уу. Тэр нь зүгээр өмнө үгүй гэж хэлж шаналдаг ч юм уу. Тэг ингээл үгүй гэж хэлэх амар хэцүү байлаа ч юм уу. Тийм үед байдаг гэсэн бол одоо би ч хүн штэ. Тэ би ч төгс биш штэ. Тэгэл ямар ч гэсэн надад нэг зорьсон зорилго байгаа. Тэгээ одоо ерөн зүгээр ирээдүйд би нэг зорьсон зорилготой тэр нөө амбицтай тийм байгаа штэ. Тэрэндээ хүрэхгүй байсан ч бас яах вэ гэдэг бас нэг тийм бодол байна. Гэхдээ тэрнийхээ төлөө би чадах бүх юм хийн. Тэгээд тэрэнд би хүрч чадахгүй байсан ч гэсэндээ it's okay юм байна. Тийм зүгээр юм байна. Гэдэг нэг тийм л бодолтой болчиход байна. Нэг хэсэг чинь ингээл яг тийм үе нас үйдэх бүхнийг чадна гэдэг ч юм уу. Би бол чадна шүү гэдэг ч юм уу. Үеуд байдаг. Тэрнээс болж ороогдох зүйлс бас байдаг. Олон хүний ажил юм авах ч юм уу. Ийм тохиолдол байдаг байсан те. Тэндээсээ өөрөө шаналлах гэдэг зүйл бас гарч ирнэ. Тэнгүүд бас нэг сэтгэлийн амар амгаланг авч байгаа нь өөрийнхөө чадахгүй зүйлсийг амжихгүй зүйлсийг өөрөө мэдэрдэг. Тэндээсээ хүнд амжихгүй нэ гэж
хэлж чаддаг болох тэндээсээ хоошоо суух чинь нэг талын бас сэтгэлийн нэг жаргал юм байдаг гэж үзгээр харсан. Тийм, ер нь бол үнэн. Тийм. Тэгтээ яг ингээл нөгөө амьдралын шаардлагаас ч юм уу одоо магадгүй тэр нөгөө мөнгө те хэрэгцээтэй байгаагаас болоод бүх ажлыг хийгээл ядраал ингэж явж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Тийм. Тэг яг ингээл сүулт бас ингээд надаа ингээл хүмүүс одоо тийм ингээл тэр подкастт орох уу энэ подкастт орох уу гэдэг. Тэгээд тэнд болохоор нөгөө айгу жоохон хүнд асуулаад байдаг. Одоо та энэ амжилтанд яаж хүрсэн бэ гэдэг юм уу тийм ингээл. Тэгэхээр надаас айгу хэцүү одоо тийм зөвлөх гэхээр айгу хэцүү. Миний одоо нөгөө надад таарсан боломж ч юм уу энд чинь аз тэ боломж тэр тухайн цаг хугацаа ч юм уу момент айгу олон зүйл байгаа. Тэгээ тэр нь таарсан учраас бас зарим нь хэрэгжсэн ч юм уу те. Тэгээ заримнаас нь би хол явсан учраас энд хүрсэн юм. Тэгээд ингэхлээр яг тэр ингэсэн тэгсэн гэж хэлэх айгу хэцүү байдаг байхгүй. Тэгээд ерөнхий хариулт өгдөгтэй за чи тууштай ингээл юма хийж ер нь тэгэл гайгүй болдог штэ гэдэг ч юм уу. Гэхдээ тууштай хийгээл тэр момент нь таарахгүй л тэгэл ирэхгүй штэ. Тэгэхээр над магадгүй би гидалтыг үсгэх бол ч юм уу. Тэр момент надад таараагүй бол ч юм уу те. Тэр үед би тэр юмнуудыг мэддэггүй л ч юм уу те. Ийм болохгүйсэн үү гэл ингэхэр чинь айгүй олон хүчин зүйлээс шалтгаалж энэ бүх зүйл чинь бүрдэж байгаа болохоор яг тиймэрхүү подкастт ороод би ингэсэн тэгсэн гэж ярихаа жоохон эмээгээд идэг юм одоо тий. Хүмүүст бас буруу юм хэлж үгүй юм уу. Тэгээ ойр ер нь айгүй тэгж боддог болсон байлээ. Өмнө нь бол ер нь хилээдэй, түгээгээдэй хүмүүст ингээд магадгүй инспирэшн болъё ч юм уу тэгдэг байсан бол одоо ер нь жоохон эмээгээд байдаг болсон гэх юм уу. Тэгэл яг уртгаа игээл сайн харуулж чадаал хүмүүс тэр хийж байгаа юмнаас олж хараад ингээд байгаа юм байна гэдэг ч юм. Тийм хүү мэдрэмж хүн төрүүлж гинсэн л гэж юу боддог болсон. За ахаад сүлжээ асуулт гэдэг. Итгэл гээл түрүү хоёлаа ярьлаа шүү дээ. Хүний итгэлийг алдах гээл. Яг хөө энэ айдас нь хүн миний итгэлийг алдахаас илүү би хүний итгэлийг алдах нь илүү амар байдаг. Тэнгүүд хүнд нөгөө нэг дараагийн боломжууд гэж байдаг. Жишээ нь манай дүүнер гэдэг ч юм уу эсвэл ах их ч өөр хинч байдгийг. Миний итгэлийг алдах тохиолдлууд. Миний итгэлийг тий. Тэгэхээр энэ дээр би боломж өгөөд байх хэрэгтэй гэж зүгээр боддог. Тэгтээ би 2 дахь өгдөг, 3 дахь өгдөг. Тийм. Тэгэхээр эргээд надад хүн хэр боломж өгд юм бол зүгээр бас боддог. Тэгэхээр 2 дахь боломж, 3 дахь, магадгүй 4 дахь гэж байх хэрэгтэй юу? Гэдэг талаар чиний бодлоо. Хэмжүүрээсээ шалтгаалах. Давж болохгүй хэмжээ хязгаар гэж байгаа. Тий. Тэгээ тэр болгоно тэр давж болох хэмжүүрийг ингээд давцсан. Тэгсэн ирнэ. Өө би алдчихлаа намаа уучлаарай гэх юм бол тэр хүн өөрөө шаналхгүй шүү дээ. Эсвэл ямар нэг үүрэг хариуцлах байхгүй байх уу. Ер нь л зүгээр тэр алдааг гарах ёсгүй байхгүй. Уулна. Тий. Тэгээ ингээл яг хүн алдаж болно те амьдрын штэ гэж байгаа ч гэсэндээ давж болохгүй хэмжүүр хязгаар гэж байгаа. Тийм чинь баланстай байна штэ. Чи алдаж болно гэж байгаа юм байх юм бол тэрний нөгөө талын баланс нь чи энэ дээр хизээж алдаж болохгүй шүү гэдэг тийм одоо зүйл нь бас байгаа гэж боддог. Тэгээл тгийн тулд бас хүн хичээх хэрэгтэй шүү дээ. Нэг тийм хэмжүүрт хүрэхгүй тулд. Тэ. Тэгжиж тэр чинь нэг юм энэ сайн хүн шүү. Энэ итгэж болох хүн шүү гэдэг юм бүрдэх гээд шүү дээ. Хаяа нэг хэмжүүрийг давцсан алдаа гаргачихдаг юм дөө наачин гэдэг хүнд хүн сайн хүн гэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр давж болохгүй хэмжээ хязгаар гэж юу юм. Тэрнээс доор байгаа зүйлүүдэд бол хүн зөөлөө хандж болно шүү дээ. Би бол тэгж л боддیں۔ Зөөлөө үедээ зөөлөө, хатуу үедээ хатуу. Тэгээ тэр нь яг би хүн штэ гэдэг юм маань бүрдүүлээд байгаа юм бол гэж боддог. Би одоо бүхнийг уучлаад ч юм уу эсвэл юуг ч уучлахгүй ч юм уу тийм биш. Зүгээр уучлах юм гэж надад байгаа. Уучлахгүй юм гэж надад байгаа. Эсвэл нөгөө баланс гэдэг нь тий. Тэгээ тэр хэмжээ хязгаар нь таардаг хүнтэйгээ хамт байх нь надад чухал. Тэр хүний хувьд миний хэмжээ хязгаараас давцсан юм it's okay байвал бид хоёр хоорондоо хийх хэцүү байхгүй. Тэгэхээр нэг үзэл бодлын хувьд те нэг ийм юм чин окей, ийм юм чин окей биш гэдэг тийм үзэл бодол байвал тэгэл зүгээр баг. Тэгээ бас би бас бүх хүнтэй таарах албагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгээ бүх хүнтэй би найзлах хэсгүй ч юм уу бүх хүнтэй одоо харьцах албагүй. Яг таардаг хүмүүстэйгээ тэгээл байх юм болдог дөө. Муу хүн сайн хүн гэхээр яг хуу нийт массаараа муу хүн гэж боддог хүн нь. Гэхдээ амьдралд бүр илүү одоо сайхан амьдарч явах гэдэг ч юм. Тийм тохиолдол асар их байдаг. Эсвэл актер хүн гэж хэлдэг шүү. Энэ нэстэ актер хүн шүү. Хэрэгцээтэй хүнтэйг харьцдаг гэдэг ч юм уу. Эсвэл ийм тийм гэнгүүт тэр хүн тэр чинээгээрээ амьдралын төвшин дээшээ байх тохиолдол их анзаарэгддэг.
Тэ. Сайн хүн л гэдэг. Бүхэн сайн хүн байгаад байдаг. Тэр хүн нэг гойд амьдрахгүй байгаа юм шиг. Зүйл чамд хэрэг анзаарагддаг. Яг тэр бол үзэмжл байгаа. Тий. Тэр хүн үнэхэрийн сайн хүн. Гэхдээ нөгөө үзэмжэндээ нэг өөдөлсөн ч юм аална шүү дээ. Гэхдээ тэр бол надад тийм хамаагүй. Тэр сайн хүн бол тэгэл сайн хүн. Тэр муу хүн бол тэгэл муу. Хичнээн мөнгөтэй ч юм юу дээ. Тэр нь нэг тийм чухал биш юм шиг л ер нь санагддаг. Тэгэхээр тэгэл хүн өөрийнхөө сонголтыг л хийх баг. Амиа хичээсэн хүн сайхан амьдрах юм шүү. Байж болно шүү дээ. Тий, байж болно. Тий. Тэр хүний хувьд амьдрал survival амьдрал гэж болно шүү дээ. Өөр хүний хувьд амьдрал гоё peaceful. Тэг хүн болгонтэй ийдэг, найрсаг тий. Хоёлаа энэ мөчт ингээд таарчлаа штэ. Ямар гоё юм бэ ч юм уу тий. Ингээл хоёлаа энэс цааш хоорондоо таарахгүй штэ гэдэг үзэл бодол ээж болно штэ тий. Эсвэл энэ хүн ингэж гарч ирвэл надад хэцүү юм байна тий. Тийм учраас би нүунийг доош нараад би өөрөө ганцаараа байж ах хэрэгтэй байна гэдэг үзэл бодлоос байж болно тий. Одоо шинэ Avengers дээр тий. Avengers-ийн хэдийн философик зөв штэ. Гэхдээ Thanos-их бас зөв штэ. Өгөөсгөх арга байхгүй. Тэгэхээр тэр харж байгаа өнцгөн л өөрөө юу юм болов? Шалтгааллах юм болов гэж боддог. Би Thanos-ийн талд ч баймаар байна. Ерөнхий Avengers-ийн талд ч бас баймаар байна. Тэгэхээр надад ч бас миний дотор хоёр өөр version байгаа даа шүү дээ. Тэр нь ч зөв, энэ нь зөв гэж байгаа. Тэгэхээр ерөн зүгээр нас ахаад ч юм уу нэг юм experience-тэй болонгууд нөгөө юмсыг ойлгох ойлголт маань ч гэсэнтэй ингээд томроод гэх юм уу те. Би ч өөрөө томруулахын тулд хичээгээд ч юм уу ойлгохыг хичээгээд ч юм уу ингээд эхлэхээр бас юм бас сонирхолтой л зөвхөн хоёр өнцөг биш юм байна шүү дээ ч юм уу. Өөр олон өнцгөр бодож болох юм байна. Тэрийг тэгж бодвол надад ямар вэ ч юм уу. Хамаатай юм уу хамаагүй тий. Надад хамаагүй юмнууд бас байна шүү дээ тий. Ер нь хүмүүс айгүй хамаагүй юмдаа ордог шүү. Ер нь тийм шүү. Ер нь их хамаагүй юмдаа хошуу нэмэрлдэг шүү. Ер нь тийм юм дээр чимээгүй л дотроо бодоод ч юм уу тий. Надад тохиолдвол яах вэ? Би энэ дээр яах байсан болж юм уу? Тийм дөрүүлээд юм бичгээсээ илүү. Надад энэ бүхэн тохиолдсон бол яах вэ? Би яах байсан бол тийх байсан болов үгүй байсан болов? Тэд бас бодгол асуудал. Ер нь би байсан бол надад тохиолдсон бол гэж монголчууд нийтээрээ боддог болох юм бол энэ бас ямар нэг байдлаар дэшээ хөгжилд амар нөлөөтэй авах гэж би зүгээр боддог. Энийхээ хооронд тий. Хов хүн ер нь бүгд нэгээ бодноо л гэсэн үг шүү дээ. Нэг эмпати байдал. Тий. Ер нь хэдүүлээ чам айгу цөөхүүлээ шүү дээ. Тий. Тэгээл ер нь нэгдмэл байх хэрэгтэй гэж би ер нь боддог. Тий. Гэхдээ нэгдмэл байлаа гэдэг нь одоо ингээл бүх юмдаа тийм ч юм уу те бүх юмдаа ийм биш. Ер нь зүгээр одоо томоор бодоод ингээд би байсан бол яах вэ ч юм уу эсвэл надад хамаагүй те энэ үний энэ хэсгийн парт надад хамаагүй энэ хэсгийн хамаатай те тэр юмаа ингээд гоё баланслаад тийм болчвол надад айгүй амар санагдаад тийм. Тэгэхээр зүгээр л өдөр гудамжинд ингээд харахтаа нэг хүзээ ядах ямар шаардлага байхгүй шүү дээ тийм үстэй. Ягаад тийм зүгээр гэл ядаж асуучих. Сайн байна уу? Тэ ингээд сайн байна уу ч юм уу. Нэг лүгээ хараад сайхан инээхэд юу болохгүй юм байхгүй шүү дээ. Яг үнэ. За маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэл цаашдын ажил үйлс бүх зүйлд нь хамгийн сайхан бүхнийг хүсээрээ бүгднгийнх нь сансан бүх оргилдоо хүрээрээ бас хамгийн гол нь эрүүл энхийг хүсье. За маш их баярлалаа. Маш их баярлалаа. Подкаст өндөрлж байна. Дараагийн дуураар уулзъя. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, рeel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой.